Канада улсаас Монгол улс руу гонц бөгөөд бүрэн эрхийг элчин сайд ноён Стивен Давст, Канада улсын Нью Брансвик мужийн давзаалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Марк Ричард, Канада улсын холбооны шүүхийн хэрэглэх газрын олон улсын хөтөлбөрийн захирал Ольег Шаков болон холбогдох албаны төлөөллийг хууль зүйн тодорхой сайд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Канада улстай хамтран хэрэгжүүлж байгаа тэгш хэрэг шударга ёсыг хүн бүрт төслийн тухай хоёр улсын найрамдалт харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа 2050-д тусгасны дагуу 2021-с 2030 онд хүн төвд эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Хууль зүйн дотоод иргэн яамнаас шүүх эрх мэдлийн хүрээний байгууллагуудын хууль тогтоомжийн шинжилэл хараат бус бие даасан байдалд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд тэгш хэрэг шударга ёсыг хүн бүрт төслийг Канада улсын холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас Монгол улсын шүүхийн байгууллагуудтай хамтран 2020-с 2030 оны хооронд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд шүүхийн хараат бус шударга хүртээмжтэй гендерийн мэдрэмжтэй илүү эргэн төвтэй шүүхийг бий болгох, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж байгаамаа. Иймд уг төслийн хүрээнд санал болгож байгаа институт хоорондын зөвлөлт хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх санаачлагыг дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа уулзалтаар илэрхийлжээ. Мөн өмнө нь хэрэгжүүлсэн гендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоог сайжруулахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжиж, холбогдох байгууллагуудын чиг үүрэгт илүү тодорхой болж бодит үр дүнд хүрснийг онцолжээ.